За сайн байцгаана уу. Өдөр хамтдаа 1-р Иохан номын 2-р бүлэг дээр очие. За би эндээс та нарт дуудаж өгье, та нар дагуулад Библийг гаргаад уншаарай. 1-р Иохан 2-р бүлгийн 1-ээс 17 эхний 2 багцлалыг уншнаа. За энд ингэж бичсэн байна. Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсээ хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэн нэгний нүгэл үйлдвээс эцхийн өмнө бид өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвхт Есүс Христ мөн. Тэр өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн учир төдийгүй хамаг ертөнцийн нүглийн учир билээ. Бид түүний тушаалуудыг сахивал үүгээрээ бид түүнийг таньснаа мэднэ. Түүнийг би мэднэ гэж хэлээд түүний тушаалуудыг сахидаггүй нь худалж бөгөөд түүнд үнэн алга. Харин түүний үгийг сахидаг хэнийч дотор Бурхны хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид түүний дотор байгаагаа мэднэ. Түүний дотор оршдог гэж яригч нь түүний явсанчлан өөрөө бас тийм явах учиртай. Хайртууд минь, би та нарт шин тушаалыг бус харин эхнээсээ та нарт байсан хуучин тушаалыг бичиж байна. Хуучин тушаал нь та нарын сонссон үг юм аа. Нөгөө талаар харанхуй өнгөрч жинхэнэ гэрэл хэдийнэ гийгүүлж байгаа тул түүний болон та нарын дотор үнэн болох шин тушаалыг би та нарт бичиж байна. Гэрлийн дотор байдаг гэж хэлчихэд ах トゥ угээ үзэн яддаг нэгэн бол одоо хүртэл харанхуй дотор байгаа юм. Ах トゥ угээ хайрладаг нь гэрлийн дотор байгаа бөгөөд түүнд бүдрүүлэх шалтгаан байхгүй. Харин ах トゥ угээ үзэн ядагч нь харанхуй дотор байгаа бөгөөд харанхуй дотор алхаж нүдийг нь харанхуй сохолсон тул хаашаа яваагаач үл мэднэ. Бяцхан хүүхдүүдээ, нүгэлчин түүний нэрийн учир уучлагдсан тул би та нарт бичиж байна. Эцгүүдээ, эхнээсээ байгаа түүнийг та нар мэддэг тул би та нарт бичлээ. Залуусаа, та нар ёрын нэгнийг дийлсэн тул би та нарт бичлээ. Нялхсаа, та нар эцгийг мэддэг тул би та нарт бичлээ. Эцгүүдээ, эхнээсээ байгаа түүнийг та нар мэдсэн тул би та нарт бичсэн. Залуусаа, та нар хүчтэй, Бурхны үг та нарын дотор байдаг бөгөөд ёрын нэгнийг дийлсэн тул би та нарт бичлээ. Хорвоо хийгээд хорвоогийн юмсад бүү дурал, дурал. Хэн нэгэн нь хорвоод дуралдаг бол түүнд эцгийн хайр алгаа. Учир нь хорвоод байгаа бүхэн тухайлбал махбодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал нь эцгээс бус, харин энэ хорвоогоос юм. Хорвоо хийгээд түүний хүсэл тачаал өнгөрнө. Харин Бурхны хүслийг үйлдэгч нь мөнхөд оршмоо гэсэн байна. Амен. Джон Визли гэдэг нэг хүн алдартай теологч, бас эзний сайн мэдээг тунхагладаг байсан тэр нэг хүний тухай би уншихгүй хальт жоохон зүйлийг та нар яг Google-ээс уншиж бол. Тэр хүнийг ээж нь ингээд нөгөө нас бид гүйцээд ингээд гэрээсээ явах үед нь Библи өгсөн юм байна л да. Тэгээ Библи өгөхдөө нэг юм зурвастай хамт Библи өгсөн. Тэгээ тэрэн дээр нь юу гэж бичсэн байсан гэхлээр ингэж бичсэн байсан. Нүгэл чамайг энэ номноос холдуулна. Харин энэ ном чамайг нүглээс холдуулна гэсэн энэ үгийг бичиж өгж ирсэн юм байна. Яг тэр талаар ингээд тэр хүн ингэж хуваалцж ирсэн тухай ярьж байгаа. Тэгээ бидний мэдэх нэг чухал зүйл юу вэ гэхлээр яг энэ зүйлийг бас бидэнд одоо элчнэр болоод Иесус Христ бидэнд дахин сануулan нэг талаар хэлдэг. Энэ дэлхийн ертөнц хийгээд нүгэл яах вэ? Биднийг Бурханаас холдуулахын төлөө байдаг бол Бурханы үг болох Библи биднийг энэ ертөнцөөс буюу нүглээс холдуулж хинтээ айлуулах вэ? Эзэн Иесус Христтэй айлбаж түүний хүслийн дагуу амьдрах тийм хүмүүс болохын төлөө байдаг гэдэг чухал үнэн байгаа бидний хувьд. Тэгээ Илч Иохан яг одоо 2-р бүлгийг харах юм бол бяцхан хүүхдүүдээ гэж одоо уншигчдыгаа хэлсэн баг. Бяцхан хүүхдүүдээ гэж. Бүх хүмүүс тэр одоо загтлыг нь сонсож байгаа хүмүүсийн хувьд бол бага насны хүүхэд байсан юм уу гэж бангуудгүй бодож байна. Гэхдээ бид яг Иохны талаас харах юм бол Иохан одоо бид нар мэдчихэж байгаа тийм. Тэр бол Есүсийн 12 шавийн хувьд хамгийн бага нь байсан боловч яг одоо энэ загтлаа бичиж байгаа үед нэлээд өндөр настай байсан бид нар сонссон. Нэлээд өндөр. Нэгсэндөө амьдралыг үзэж туулцсан. Христийг дагаж амьдрахад юу тулж болох уу, юу тулгарч болох уу, яах вэ гэхүү маш олон талаар нь үзсэн. Бидний хувьд нэлээд одоо юу гэхүү мэдлийг одоо туршлага хоримтлуулсан тийм итгэвч хүн баг. Тэгээ тэр өндрөөс гэж байгаа шүү дээ. Нэг талаар тийм. Тэр өндөрлөг дээрээс нэгсэндээ Иохан биш чинь бяцхан хүүхдүүдээ гэж өөрийнхөө уншигчдыг та нар магадгүй Христийн дотор балчир бага насны хүүхдүүд мэт байгаа бах. Бяцхан хүүхдүүдээ гэж. Тэгээ түүнийг хэлсэн яг 2 дугаар бүлгийн ихэнд харах юм бол
би энэ загтлыг энийг бичиж байгаагийн гол шалтгаан нь юу вэ гэж. Гол зорилго нь юу вэ гэж. Та нарыг нүгэл бүү үлдээсэ гэсэндээ би үүнийг бичлээ гэж хэлсэн байна. Нүгэл бүү үлдээсэ гэж. Бидний өмнөх яг энэс өмнөх одоо ишлэлүүдийг харах юм бол Иохан нэг зүйлийн тухай хэлсэн байгаа тийм. Нүгэлгүй гэж өөрийгөө тунхаглах хүн байгаа юу гэж. Өөрийгөө нүгэлгүй гэж хэлэх хүн байгаа юу? Байхгүй. Бүгд нүгэлтэй учраас түүний өмнө очиж гимшигт хүн гэж Иохан хэлсэн. Гэхдээ яг ингэж хэлж байгаа нь одоо энд залруулахыг хүсэж байгаа. Юуг залруулахыг гэж. Яг тэгэхээр олон хүмүүсийн хувьд би нүгэлтэй юм байна гэж хэлэх үедээ өөртөө нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх гээд идэг. Тэр нь юу гэхээр окей би цаашдаа нүгэлтэй байх юм байна. Тэгвэл нүгэл үлдээ гэж хэлэх гээд идэг. Зүгээр л нүгэл үлдээд амьдарч болох юм байна. Тэгэл уушлагтаал яваадах юм байна гэсэн ийм ойлголт заримдаа итгэгчдийн дотор төрөх гээд бас итгэлийн амьдралыг нь залж удирдах гэдэг. Харин Иохны хүсэл юу байсан гэхлээр бяцхан хүүхдүүдээ та нарыг нүгэл бүү үлдээсэй гэж би бичиж байгаа юм шүү гэж хэлж байгаа. Та нар Христийг даган дуурайсан бол Христийн дагалдагч гэж хэлэгдэж байгаа бол нүгэл үлдэхгүй амьдраасаа гэж хүсэж байгаа. За үүнийгээ цааш нь ерөнхийдөө бол бас Иохан тайлбарлана. Яг яаж энийг ойлгох уу? Тэ? Ямар өнцгөөс харах уу гэж. Чуулганд ирсэн хүн болгон яг энэ асуудалтай нүүр тулдаг. Ром номыг харах юм бол яг энэтэй холбоотой зүйлийг зөндөө олон хэлсэн тийм. Нэгүслийг ихсгэх гээд би нүгэл үлдсээр байж болох юм биш үү гэдэг асуултыг зарим хүмүүс үр тавьжсэн гэж. Нүгэл үлдээл явъя л да. Хамаагүй миний нүгэл 1000 болсон ч Бурхны нэгүсэл 1001 байх юм байна гэж магадгүй. Ийм эрх чөлөөнд өөрсдийгөө тушаах аюултай очдог зарим тохиолдолд. Тэгээ би сандгийн анх 10 хэдэн жилийн өмнө шүү дээ. Яг дөнгөж итгэгч болоод 2009 онд итгэгч болоод нэг 2-3 сарын дараа угаасаа миний итгэлийн амьдралыг харах юм бол 2009 оны нэг 2 сар лөө 3 сард яг ингээл цуглаанд ирээл христлийн цагаан толгойг нэг 2 сар явал дуусаал шууд баптизм хүртээл тэгэл би эзний үгийг сонсъё те судлъя гэл. Тэгээд дарах ингээд библийн сургууль сурмаар байна гэж пастортойгоо яриад гэсэн. Тэгээд пастор ярилцаад чи дарахны библийн сургуульд яваа гэл одоо манай энэ сургууль шүү дээ. Дарахныхаа библийн сургуульд яваад 10 онд 11 онд л явж ирсэн тухайд. Тэгээд яг библийн сургуульд очиж суралцаад амар олон юм сураал, мэдээл, ойлгоол. Тэгээд бодгийн нэг сурсан эхнийхээ жилийг бодох юм бол танхимд байгаа давка бол нэг те. Хичээл ном нь бол 80-аас дээш, 90-ээс дээш дүн үнэтэй. Нилээн дайжгүй. Тэгээд яг ингээд сураал буцаал очихоор буцаал нэг хуучин амьдралынхаа хэв маяг руу орооддаг. Нүгэл үлдээл, буруу зураг замаар яваал те. Нөгөө найзуудтайгаа ингээл янз болоод ингээл чуулганд яваал идэг, сураал идэг. Гэхдээ яг дотор амьдралыг харах юм бол үйлс юм ерөөсөө байхгүй гэсэн. Тэгээд бүр арга ядаад нөгөө цуглааныхаа нэг итгэмжид ахтайгаа ярилцаал те. Би яг ингэж байна яах вэ хөө. Тэг гимшээлэх ингээл ерөөсөө над өөдөлж байгаа юм алга байна. Тэгээд тэр хүн над юу гэж зөвлөжсэн гэхээр чи эзэнд гимших сэтгэлтэй байгаа чинь сайн. Дээрэс нь чи ямар нэгэн буруу зүйлийг үйлдэсний дараа сэтгэл чинь ингээд ийм харамсах, гашуудах, гимших ийм мэдрэмжтэй байгаад тэгээ эзэн ингэж ажиллаад чамайг өөрлөгөө дуудаад чи гимшиж чадж байгаа бол эн чинь л одоо хамгийн чухал зүйл байна. Битгий чуулганаас холдороо гэж зөвлөжсэн байхгүй. Эзэнтэй зураад л юм. Тэгээд эзэн чамайг аяандаа ингээд засаж залруулад сайжруулах болно гэж. Тэг яг тухайн үед яг энэ байдал мэдрэгдэжсэн над миний хувьд. Гэтэ одоо ч гэсэн их бах хэмжээнд яг энэ зүйл дахиад явж л идэг. Юу гэсэн үг гэхээр би тийм ч сайн болоогүй тэ дахиад миний дотор нүгэлтэй байдал, алдаатай байдал, буруу зүрх ойлголт ийм зүйлүүд миний дотор ингэж нэг талаараа байж л байгаа. Тэгээ Ром номын 7 дугаар бүлгийн төгсгөлийн хэсгийг харах юм бол Паул бичсэн байгаа тэ би хүсдэг сайныгаа хийдэггүй, хүсдэг бузар муугаа хийдэг яасан өрөвдөлтөй хүн юм бэ гэж. Тэгээ харин 8 дугаар бүлэг дээр эхлэхдээ Христийн дотор байгч нэгэнд ял байхгүй гэж хэлж байгаа. Түүнд найдаж, түүний өмнө гимшиж байгаа нэгэнд ял байхгүй гэж. Тэгэхээр Иохан энд хэлж байна. Та нарыг нүгэл бүү үлдээсэй л гэж би бичиж байгаа юм шүү. Гэхдээ цааш нарах юм бол хэрв та нар нүгэл үлдвэл өмгөөлөгч байгаа гэдгийг санаарай гэж хэлж байна. Өмгөөлөгч байгаа. Тэр бол хэмлээ бидний эзэн Есүс Христ. Өмгөөлөгч байгаа шүү гэдгийг санаарай гэж. Тэгэхээр нэг юм одоо юу хөө одоо Джон Ньютон гэдэг одоо бид та нар магадгүй зарим мэдж байгаа юм. Гайхамшигт хайр дууг зохиолсон нэг алдартай нэг байгаа шүү дээ. Тэгээ өнгөрсөн амьдралыг нь үзэх юм бол тэр боолын хөдөлთა модалтай эрхэлдэг те ингэж явдаг байсан хүн. Нилээн эвгүй хүн байж чад.
Тэгээд яах эзэнд итгэсэн нэг удаа далайн шуурган дөртөө тэгээ болохоогоод эзэн залбираа тэгээд одоо хилтрээд тэгээ эзэнд амьдралаа зориулъя гэдэг ингэсэн юм. Тэгээ тэр хүн өөрийнхөө амьдралыг уу итгэлийн амьдралаа нэг зүйлийг ингэж хэлсэн баг. Би яг ямар байх ёстой доо хараахан хүрээгүй байна гэж хэлсэн. Ямар байх ёстой яг итгэгч хүний хувьд би яг ямар байх ёстой түүндээ бол хараахан хүрээгүй байна. Гэхдээ би яг ямар байсан шигээ цаашдаа тийм байха болсон гэж хэлж байгаа. Тэгэхээр нэг цэгээс эхлээд түүний амьдрал нөгөө цэг рүү явж гин. Тэгэхээр бидний амьдрал угаасаа яг итгэлээс өмнө бол нэг цэг дээр байдаг. Тэгэхээр итгэж болсны дараа хүрэх ёстой дахиад нэг цэг ба. Тэр бол эзэнтэй адил болох явдал. Есүс Христтэй адил болж өсөх явдал байна. Тэгэхээр энэ хоёрын дунд бид нар явж байгаа гэсэн ийм утгатай зүйлийг энэ хүн хэлсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ ойлголтын дотор Иохан уншигчдаа хэлж байна. Та нарыг нүгэл бүү үлдээсэй гэж хүсэж байгаа юм шиг. Нүгэл бүү үлдээсэй гэж би энэ загтлаа бичиж байна. Гэхдээ хэрвээ ямар нэг байдлаар нүгэл үлдэх юм бол яана гэсэн. Та нарт өмгөөлөгч байгаа гэдгийг санаарай гэж хэлж байгаа. Тэгээ бид энэ ихний багцлыг 1 2 3 дахь ишлэлийг харах юм бол Бурхан болоод бидний хооронд буюу Бурхан хүний хооронд харилцаатай холбоотой зүйлийг ерөнхийдөө бол яриад байгаа. Бурхан болоод таны, Бурхан болоод миний дундах. Тэгээ юуг ойлгох ёстой юм гэхээр бид нар нүгэлтэй алдаатай сул дорой хүн гэдгээ нэг талаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин нөгөө талд юуг ойлгох ёстой юм гэхээр Бурхан бол гайхалтай төгс төгөлдөр хийгээд тэр таныг бас биднийг уучлахтаа бэлэн хүлээж авахтаа буюу Христийн загалмайн үхэл амьдрал болоод тэр нөгөө урсгасан цусаар дамжуулаад таны нүгэлт байдлуудыг угаагаад цэвэрлээд тэгээ Христтэй адил таныг гэмгүй нэгэн гэж хүлээж тооцож авах тийм сэтгэлтэй Бурхан гэдгийг нэг талаар харуулж байгаа. Би нүгэлтэй байсан. Гэхдээ Христийн дотор тэр намайг уучилдаг. Би нүгэлтэй хүн байсан. Христийн дотор намайг аварсан. Би нүгэлтэй хүн. Гэхдээ тэр Христийн улмаас намайг одоо ч уучилдаг гэж. Би бол алдаатай гэж. Тийм учраас бидний Бурханд хандах сэтгэл яг ямар байх ёстой юм бэ ах дүүсээ. Бид нар бодох хэрэгтэй. Бурханд хандах миний сэтгэл хариу үйлдэл яг ямар байх ёстой юм бэ? Тэгээ бид нар зөндөө олон ингээд Библийн номуудыг харах одоо юу үгсийг харах юм бол хэлсэн байгаа тийм. Бурхныг нэгдүгээр тавь. Бурхныгаа бүх зүрх сэтгэл, бүх оюун бодлоор, бүх бие юу үйлдэлээр хайрлаарай гэж хэлсэн. Амь амьдралаараа хайрлаарай гэж. Яагаад гэвэл бузар муу намайг мөхөх гэж явсан намайг аварсан учраас Бурханд хариулах сэтгэл маань түүнийг бүх зүрх сэтгэлээрээ, бүх оюун бодлороо хайрлах нь хамгийн чухал. Бурхан бол биднийг Бурхан бол хайрлагдах нэг хүндлэлийг авах тийм зохистой Бурхан гэдгийг бид нар мэдэж бас амьдрах хэрэгтэй гэсэн утгатай. Тэгээд түүнд талархсан бас тэр сайн сэдэлтэйгээр зөвийг үйлдэж нүглээс хол байх тийм хүсэл тэмүүлэлтэй амьдралаар бас амьдрах хэрэгтэй гэсэн зүйлийг нэг талаараа сануулж байгаа. Тэгээд бид нар дараагийн жишээг харах юм бол тушаалтай холбоотой зүйл гарч байгаа тийм. Тушаал. Бид түүний тушаалуудыг сахивал үүгээрээ бид түүнийг таньснаа мэдэх болно гэж хэлсэн. Тэгээ тушаал гэдэг үгийг сонсохоор бид нар зарим хүмүүс ингэж ойлгоно. Одоо бол ингээд Христийн нэгүсэл бидэнд хангалттай өгөгдсөн хуучин гэрээний тушаал мушаал юу энэ болон болохгүй ярих маа энэ биднэрт нэг хамаагүй гэж заримдаа магадгүй хүмүүс хэлэх гээд. Тушаалын тухай бодох. Ямар тушаалын тухайд хэлж байгаа юм бол гэж. Явах. Хуучин гэрээний Израильчуудад Бурхан хуулийг өгсөн. Тэ? Тушаалыг өгсөн. Гэхдээ энэ өгөгдсөн тушаал нь яг яах гэж өгөгдсөн юм бэ гэж. Тэгээ энэтэй холбоотой зөндөө олон юм ингээд тайлбар янз янзын зүйл байгаа. Бид нар мэдсэн сонссон зүйлс. Уг нь бол Бурхан Израилийн ард түмэнд тушаалыг өгөхдөө тэдэнд хайртай сэтгэлээр өгснийг бид нар ойлгох хэрэгтэй болдог. Түүнээс биш яллах гэж биш. Яллах гэж биш. Үүлийг үзэж тамлах гэж биш. Харин тэдэнд юун зөв бэ? Юун ариун бэ? Юун сайн бэ гэдгийг яах вэ? Мэдүүлээд ойлгуулж ухааруулахыг нэгсэндээ хамгийн энгийн жишээ бол энэ. Үр хүүхдүүдэд болон болохгүй хэлж байгаа аавын сэтгэл юу ямар сэтгэлээр өгж байгаа вэ гэж. Хайртай сэтгэлээр өгдөг. Түүнээс биш хүүхдүүдийг хашрааж зовоох гэж өгдөггүй. Хайртай сэтгэлээр. Яг үүнчлэн Бурхан Израилийн ард түмэнд яасан хууль болоод тушаалыг маш их хайрын илэрхийлэл болгож нэгтлэр өгсөн гэж тайлбарлаж байгаа. За энэ бол нэг тайлбар шүү зэ. Харин гол асуудал нь юу байгаа юм гэхээр тэр өгсөн хуулийг яасан гэхээр Израилийн ард түмэн хүлээж аваад энийг биелүүлэх юм бол бид нар Бурханы хайрыг хүлээж авна гэсэн ийм өөр ойлголтоор хэрэгжүүлж эхэлсэн л асуудал байгаа гэж.
Бурхан хайрлсан байхад түүнийг нь биелүүлэх гэдэг нэг ойлголт байна. Харин Бурханы хайрыг олж авахын төлөө үүнийг биелүүлэх гэдэг шал өөр ойлголт байгаа гэж. Тэгэхээр Израильчүүдийн алдаа тэр талд байсан гэж. Харин өнөөдөр энд Иохан хэлж байна те. Бид түүний тушаалуудыг сахивал үүгээрээ бид түүнийг таньснаа мэднэ гэж. Одоо энд яг ямар тушаалын тухай хэлж байгаа юм бол. Тэгэхээр одоо юу хөө итгэвч бидэнд тушаал өгөгдсөн байна ах дүүсээ. Нэг тушаал биелүүлэх ёстой. Гэхдээ үүнийг хийх сэтэл нь юу байх дүүсээ. Тэгэхээр тэр биднийг хайрлсан учраас, тэр биднийг нэгүүлсэн учраас, тэр Христийг бидэнд өгсөн учраас яах вэ? Бид хайрлагдсан учраас энэ тушаалуудыг нь биелүүлэх хэрэгтэй болж байгаа нэг талаар. Тэгээ Иохан одоо нэгдүгээр би хэлсэн дээ. Нэгдүгээр Иохан ном одоо Иохан нөгөө өмнөх Иохан номтой нэлийн уялдаа холбоотой байдгаа гэж. Тэгээд Иохан номын 14 дугаар бүлгийн 15 дугаар ишлэл дээр нэг зүйлийг хэлсэн баг. Ингэж хэлсэн. Иесус дагалдагч нартаа ингэж хэлсэн. Та нар намайг хайрладаг бол яа гэсэн. Тушаалуудыг минь сах гэж хэлсэн. Дээрээс нь 21 дугаар ишлэл дээрээс ингэж хэлсэн. Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь намайг хайрлагч юм уу юмаа гэж хэлж. Тэгэхээр Есүс Христийг дагаж, Есүс Христийн дагалдагч гэж хэлэгдэж байгаа ийм хүмүүст Есүс тушаалыг өгсөн тухай яриад байгаа юм. Тэгээ яг яадаг тушаал юм? Энийг сайн бид нар бодох юм бол энэ нь дараагийн ишлээс харах юм бол бие биенийгээ хайрлахтай холбоотой тушаал байгаа. Нөгөө агуу тушаал тийм нөгөө агуу хууль, гайхалтай хууль юу лээ? Хаан хууль гэж хэлж болдог. Нөгөө сая Ром номын 13 дугаар бүлэг дээр бас энэ тухай уншсан шүү дээ. Хөршөө хайр, бие бинийгээ хайр, үүнээс хуулийн биелэл ингэж л байгаа гэж. Тэгэхээр энэ тушаалыг өгөхдөө ингэж хэлсэн. Та нар миний болон Бурханы хайрыг олж авахын тулд, татахын тулд, тийм Бурхан таалагдахын тулд үүнийг хийгэрэй гэж хэлээгүй. Харин намайг хайрладаг бол гэж хэлж байгаа. Нэгсэндээ Бурхан намайг Бурханы хайрыг мэдсэн. Христийн загалмайн үхэл амьдралыг болоод амьдралтыг мэдж ойлгосон. Нүгэлтэй байхдаа би ямар их хайрыг хүлээж авсан юм бэ гэдгийг ойлгож ухаарсан энэ ухаарал болоод энэ ойлголтынхаа улмаас яах вэ? Энэ тушаалыг биелүүлэхийн төлөө амьдрах хэрэгтэй гэж. Бурхан таалагдахын төлөө ерөөсөө биш. Аль хэдийнэ Бурханд хайрлагдсан учраас л энэ тушаалыг бид нар яах вэ? Гүйцэлдүүлэхийн төлөө амьдралаа зориулах хэрэгтэй гэж хэлж байгаа. 9-р ишлэлээр нэг маш тодорхой хэлсэн байгаа тийм. Гэрлийн дотор байдаг гэж хэлчихэд ах トゥ угээ үзен яддаг нэгэн бол одоо хүртэл харанхуй дотор байгаа юм а гэж. Тэгэхээр энэ Иохны хэлээд байгаа Есүсийн нөгөө биелүүлээрэ гэж захиад байгаа энэ тушаал нь ямар тушаал байгаа юм гэхээр би бинийгээ хайрлах төсөө гэж. Би бинийгээ бити үзен ядаараа гэж хэлж байгаа энэ тушаал. Тэгээ хөршөө өөрийн адил хайрлагч тийм. Энэ бол хуулийн биелэл юм а гэж хэлж байгаа шүү дээ. Чуулган дотор нөгөө ийм янз янзын одоо үл ойлголцол бие бинийгээ буруу бодох ийм зүйл ер нь бол дандаа л гардаг. Та нар анзаарж байгаа бол. Тэгээ би нөгөө ховдын цуглаанд үйлчилж байхад ховдынхаа нөгөө өсрийн залуучуудтай хамт ингээл залуучдын цуглаан хийгээл 10 та 20 залуучууд ингээл байгаад тэдэнтэй амар ойр дотн нөхөрлөл бий болоод тэ ах トゥ болоод ингээл 7 хоног болгон уулзаж ярилцаал ингээл явж ирсэн. Тэгсэн чинь нэг өдөр нөгөө нэг хамт байсан хүмүүс мань ерөөсөө намайг тоодгүй ярьдгүй бүр ингэ сонирн болоо болдгоо буруу харж мараал ингэж юм гээд нөгөө сайн ахаа махаа гэсэн чи байдгүй шүү бүр ерөөсөө ярихаа болцсон. Тэг яацсан бол ийдсэн бол гэл ингээл хайгаал ингээл яваад ирсэн чинь дараа нь очно олдож байгаа. Тэр хүүхдүүдтэй хамт өөрний хүүхдүүд шинэ хүүхдүүд бас тусдаа ирсэн бохоггүй юу. Тэгээд нөгөө хүүхдүүд нөгөө 15 хуучин хүүхдүүдтэйгээ би ингээл ах トゥ болоод ярьдаг шигэ нөгөө нэг шинэ ирсэн залуучуудтайгаа яриад хөөрөөл ингээл тэгсэн чинь яг энэ явдлаас болоод нөгөө хэд мэн надад дургуулсан байсан. Ваа энэ тавхах хэвээр биднэрт хайргүй майргүй одоо юу гэдэг юм биднийг тоодгуул гин яадгуул гин бөө юм болоод ингээл буруу юм бодоол ингээл бүх асуудал болж. Тэгээ гол шалтгаан нь юу байсан гэхээр энд байсан нөгөө хүүхд хүмүүс маань энд байсан хүмүүс хоёр тусдаа фракц байсан юм байна л да. Дайсгэндэг байсан юм сургууль дээр. Тэрнээс болоод биднийг тоосонгүй байсангүй зөндөө он янз янзын асуудал гарч байгаа. Тэгэхээр чуулган бол яг ийм байдалтай байдаг газар бол ерөөсөө биш гэж Иохан хэлж байгаа. Ах トゥ усээ хайрл. Бүү үзэн яд гэж хэлж байгаа тийм.
Би бинийг бити үзэн яа. Яагаад энэ тушаалыг өгсөн юм бол? Бидний ах дүүс бидний нэргэнд байгаа хүмүүс ингээд ийм хайрлах тааргүй тийм шалтгаантай байхгүй юу? Ер нь бол шодоохондоо бол. Сэвт өөтэй гэсэн нөгөө өндөг шиг өөгүй хүн байхгүй. Ямар нэгэн бидэнд байж идэг. Бидэнд бүх хүнд байж идэг. Ямар нэгэн Тэгээ юу ч болоогүй, санаагүй, бодоогүй байхад өө гаргаж ирэл бодоол. Тэгээ яагаад ийм зүйлд хагаралд чуулган ингээд очих гээд юм бол гэж. Тэгээ бидний мэддэг зүйл байна шүү дээ. Бузар муу сүнс. Бузар нэгэн ёроо нэгэн яах вэ гэхээр бидэнд буруу бодлуудыг уу бодлын бясааг ажилуулах гэж байгаа шүү дээ. Бид нар тэгж хэлээд байгаа бас ярианд. Янз янзын юм бодуулаад бидний дотор хагарал, хугарал, эвдрэлцэл янз янзын зүйлийг гаргах гээд. Харин Иохан юу гэж хэлж байна ах дүүс? Би бинийгээ бүү үзэн ядаа гэж. Магадгүй тийм шалтгаан таны өмнө гарч иж болох юм. Нэгээ хайрлахгүй байх шалтгаан байж магадгүй. Үзэн ядах шалтгаан байж магадгүй. Ярихгүй байх шалтгаан байж магадгүй. Минь тусаа мэдэхгүй байх шалтгаан байж магадгүй, тэ? Хагаралцал, эвдрэлцэл байж магадгүй. Гэхдээ тийм байсан ч гэсэн бид нар нэг зүйлээрээ ялгарх хэрэгтэй. Тэр нь юу гэхээр нүглүүдийг давж харж чаддаг, уучлж чаддаг, өршөөж чаддаг, тэрвэрж хүлээж авч чаддаг ийм хайр бидэнд байх хэрэгтэй. Яагаад? Ийм байх хэрэгтэй юм бэ гэж. Яагаад гэвэл одоо нэг зүйл байна. Нөгөө ихний багц юу? Таныг нүгэлтэй байхад Христ өөрийн амийг зориулсан байхгүй. Таныг мөхөл рүү явах тийм хүн байхад, тэ алдаатай оноотой гимтэй байхад таныг Христ хайрлцсан байна. Тийм байхад одоо яг хоёр дахь хэсэг нь буюу ах дүүгээ хайрлах энэ тушаалыг бид нэр биелүүлэх боломжтой болж байгаа. Христийн улмаас гэж. Энэ тушаалыг биелүүлэхэд амархан байна. Христ таныг уучлсан учраас, Христ намааг уучлсан учраас яах вэ? Сая Ром номдор хэлсэнтэй гоё уншлах дээр нэг нэгэндээ хайртай байхаас өөр юугаарч бити нөгөө юу лээ? Тэгж хэлсэн. Нэг нэгнийгээ хайрл. Нэг нэгнийгээ хүлцэн твч. Хайр бол бүгдийг далталдаг. Тэр бол твчдэг. Одоо юу вэ нэг зөндөө олон зүйл байна шүү дээ. Хайртай холбоотой нэг гайхалтай олон сайхан үгс байгаа. Уучилдаг, инэрдэг, шүүмждэггүй, ял тогтдоггүй тий гэх мэт. Тэгэхээр чуулганд байгаа хүмүүс бие бинийгээ хайрлах хэрэгтэй. Хайрлахгүй шалтгаан байвал хайрл. Тэгээ нэг сайхан зүйлийг бас хэлж байгаа шүү дээ. Та нарыг үзэн ядсныг нэг яа гэсэн. Ерөө. Дайснаа хүртэл хайрл гэж. Зөндөө олон Библийн ишлэг. Тэр энэ хайрын хэрэгжүүлэлттэй холбоотой зүйлийг би шүү дээ. Нэг бүрчлэн ингэж ярьж дуусахгүй. Харин хайрыг яаж хэрэгжүүлж болох вэ гэдэг дээр та нар эзэнт найдаад, ариун сүнсний өдөрдмжийг гуйгаад, тэгээ би амьдралынхаа аль талбарт энийг яаж хэрэгжүүлж болох вэ гэдэг талаа маш их бодож тунгааж тэгээд хэрэгжүүлэх боломжтой бол. Тэгээ бид нар хайрын тухай ингээ Библийн хайрлах тухай ярихаар нэг их юм боддог заримдаа заяа. Яг Христ бидний төлөө амиа өргөсөн шиг яг бүх амьдралаа зориулах хэрэгтэй юм шиг боддог. Тийм тохиолдол байгаа. Тэгж нөхө бүх амьдралынхаа өдөр хоногуудыг чуулганы хаахан дүүсийн төлөө бүтэрчгтэн зориулж байгаа ийм хайр байгаа. Гэхдээ заримдаа хайр бас жижигхэн зүйлээр харагддаг. Тийм үстэй. Жижигхэн зүйлээр харагддаг. Жижигхэн санаа тавилтаар, жижигхэн нэг удаагийн асуултаар, эсвэл нэг удаа залбирж өгөхөөр ч юм уу. Маш жижигхэн зүйлээр тэр хайр зандаа харагддаг. Тэгээ томоор нь харагдана, ихээр нь харагдана, жижигээр нь харагдана. Тэгээ би бол сандгийн одоо баццэгтэй дөнгөж танилцаал нөгөө хайр маараа илэрхийлэх гээл те аргаа ядал явж хахад зөндөө хоол юм бодож байгаа байхгүй. Яавал энэ хүнд би хайраа ингэж яг хайртай гэдгээ нодолж чадах бол гэж их том юм бодоол явж ирсэн. Тэгээ зүгээр нэг удаа таараа нэг карамандас нэг чихрээ гаргаж өгөөл гарт натгсан тэр амар том сэтгэлд үлдсэн гэж хэлж байгаа байхгүй сүгэлд надад. Жижигхэн үлдэл маш их зүйлийг илэрхийлсэн гэж. Тэгэхээр бид нар биедээ хайраа харуулахад заримдаа маш их зориулт шаардна заримдаа. Бид нар амьдралаа зориулах хэрэгтэй болдог. Яг үйлчлэлэр ч юм уу те. Заримдаа жижигхэн зүйлээр хайраа харуулах боломжтой болдог. Тэгэхээр хайр тахтуусээ. Иохан бидэнд хэлсэнчлэн те. Нэг нэгнийгээ хайрладаг тийм хүмүүс байцгаая гэж. Тийм чуулганы ахын дүүс байцгаая. Есүс өөрөө бидэнд хэлсэн те. Би бинийгээ хайрл үүгээр чин та нарыг миний шав гэдгийг энэ ертөнц мэдэх болно гэж хэлсэн. Тэгэхээр чуулганы харуулах ёстой хамгийн чухал зүйл бол хайр. Тэгэд үл итгэгч гаднаас орж иж байгаа одоо хүмүүсийг заримдаа бид нар ингээд хүлээж авах тийм бэлэн биш сэдэлтэй байгаад идэг. Тэгвэл
Хоорондоо л ингээл болоод идэг тийм. Тэгээ бид нар бодох хэрэгтэй болж байгаа. Эхлээд бид нар итгэж ахын дүүсийгээ хайрлах, яг энэ хэрэгжүүлдэг, үйлддэг, үйлсээрээ их баг аль нэг үйлсээрээ харуулдаг юм итгэж байх хэрэгтэй. Тэгээд гаднаас орж ирж байгаа нөгөө бидний хувьд магадгүй яг тэгээ нөгөө манай нөгөө өсвөрийн залуучууд чиг тийм эднэрийг тоогоодохдоо яах вэ гэж хэлэгдэх үед тийм нөхцөл байдал ч гэсэн нөгөө хүмүүсийг яах вэ? Хүлээж авдаг, уучилдаг, тэрвэрж авдаг тийм чадамжтай сайн үйлстэй итгэгчд байхын төлөө бас нэг талаараа бид нар бодох хэрэгтэй юм шиг. Йохан бидэнд сануулж байгаа юм шиг харагдаж байна. Ах トゥ угээ хайрладаг нь гэрлийн дотор байгаа бөгөөд түүнд бүдрүүлэх шалтгаан байхгүй. Харин ах トゥ угээ үзэн ядагч нь харанхуй дотор байгаа бөгөөд харанхуй дотор алхаж нүдийг нь харанхуй сохолсон тул хаашаа явуугаач үл мэднэ гэж хэлсэн. Би бинийгээ хайрлаж чадахгүй байгаа бол, бусдыг хайрлаж чадахгүй байгаа бол үзэн ядаад байгаа бол. Тийм тохиолдлууд бас байгаа шүү дээ. Бүр чуулган дотор ингээд нөгөө юу гэх вэ? Ингээд урд үйлчилдэг тийм одоо юу гэх вэ? Бусдын хувьд ингээд урд манлайлдаг нэгэн мундаг залуу энэ чуулганы нэг. Тэгээ цуглаанаас гараа явахаараа тийм хүн байхаа ерөөсө болчдөг. Итгэж би бинийгээ бүр ингээд нөгөө итгэлийн дүнэр мөнрийг ингээд зоддог. Тэ? Дээрлэхтэй ч юм. Тэгээ энд орж ирэнгод ахын дэм хин дэм гэл ингээд юм гээл. Тэгээ маань цуглаанд бол юм байхгүй л тэ. Зүгээр би сонссон юм хэлж шүү. Тэгээ гараа явангуудаа яах вэ гэхээр яг итгэж биш хүн шиг зоддог, архинд явуулдаг, тэ эрхийлдэг одоо юу гэдэг юм. Тийм зүйлийг хүртэл гаргаж байгаа гэж. Тэгэхээр бид нар бодох хэрэгтэй болж. Бид яг бие бинийгээ зөв хайрлаж чадж гин үү? Яг Иесус Христ бидний төлөө өөрийн амьдралыг зориулсанчлан. Тэ бидний төлөө залбирж байсанчлан. Иесусыг загалмаа дээр цовдлж байхад тэ хараагаа доромжлоод Иесусийн нүдний нүүрэн лүү ингээд нулимж яхад Бурхан минь энэ юугаач битгэх байгаа энэ хүмүүсийг уучлж өгөөч гэж хэлж чадсанчлан бид нар бас яг биднийг эсрэг ингэж атак хийж байгаа, дайралт хийж байгаа. Магадгүй тэр хүмүүсийг төлөө бид нар залбирч боломж олдонгууд яг тэр хүн туслах үйлдэлийг гаргаж хайрыг яг бодтойгоор яг харуулж чадж байгаа юу юу. Бас нэг талаараа бодох хэрэгтэй болж байна. Тэгээд 12-оос 14 дугаар эшлэлдэр маш нэг хэлэлтэн зүйлийг хэлсэн. Бяцхан хүүхдүүдээ гэж. Залуучуудаа гэж. Тэгвэл эцгүүдээ гэсэн ийм 3 хүн таныг хэлж байгаа байхгүй юу? Нэг жуулганы 3 хэсэгт хэлж байгаа юм шиг. Яг хөө ингээд тайлбар номнуудыг харах юм бол яг хөө итгэлээр сул дөнгөж ирсэн, дөнгөж итгэж байгаа хүмүүсийг бяцхан хүүхдүүдээ гэж байгаа байх. Тэгээд итгэлээр нэлээд өсөөд бас ингээд яг үйл чуулганы үйлчлэлүүдэд урд гарч үйлчилдэг юм мондөг явж байгаа тэр хүмүүсийг залуучууд гэж байгаа байх. Эсвэл туршлага хуваалцах хэмжээний нас өндөр болсон тийм одоо итгэлээр өсөж төлөвшсөн тэр хүмүүсийг эцгүүд гэж хэлж байгаа байхаа. Ерөнхийдөө ямар тач бүх хүмүүст хэлсэн байна гэж. Бүх хүмүүс таныг хэлсэн байна. Тэгээд тэр хүмүүст юу гэж хэлсэн гэхээр та нар аль хэдийн уушлагдсан шүү дээ гэж тийм. 12 дугаар эшлэл харах юм бол бяцхан хүүхдүүдээ нүгэлчин түүний нэрийн учир уушлагдсан тул би та нарт хэлж байна гэж. Та нар хайрыг хэрэгжүүл. Би бинийгээ хайрал, тэ? Уучил. Юу гэдгийг энэ зүйлүүдийг яагаад та нар хийх ёстой юм бэ? Яг тэгвэл та нар хэдийнэ уучлагдсан шүү дээ гэж хэлж байгаа. Христийн нэрийн улмаас та нар уучлагдсан шүү дээ гэж. Залуучуудаа та нар хүчтэй гэж нэг ишлэлээр хэлээд 14 дугаар ишлэлийн төгсөлд харах юм бол юу гэлээ? Бурхны үг та нарын дотор байдаг өгөөд ёрын нэгнийг дийлсэн тул гэж. Нэгсэндээ та нар ёрын нэгнийг яаж дийлсэн юм бэ? Бурхны үг та нарт өгөгдөж Христ та нарын төлөө загалмаан өхлийг үдсэн учраас, сайн мэдээг бас та нар хүлээж авсан учраас, эзний үг та нар дотор аль хэдийнэ өгөгдсөн учраас та нар яах вэ? Бузар нэгнийг дийлж Бурхны хүмүүсийн дотор явж байгаа шүү дээ. Ингэж хэлж байгаа. Та нар аль хэдийнэ өрөөгдсөн. Та нар аль хэдийнэ уушлагдчихсан. Та нар аль хэдийнэ Бурхныг буюу Бурхны ажлыг, Иесусийн ажлыг мэддэг болцсон шүү дээ гэж. Хэдийнэ тэгсэн. Тийм учраас яах вэ? Бурхны ёроолыг ойлголт ухаарал мэдлэгийг хүлээж авсан учраас одоо яах вэ? Хариу болгон хэрэгжүүлэлт гаргаж би бинийгээ хайрл гэж хэлж өгч байгаа. Түүнээс шүү дээ. Иесусийн бидэнд тушаалсан, Иохны хэлж байгаа энэ тушаалыг хэрэгжүүлэх нь үндсэн суурь нь юу гэхлээр бид хайрлагдсан учраас болохоос биш Бурхны хайрыг хүлээж авч авахын төлөө бол ерөөсөө биш гэж энэ талаараа маш тодорхой хэлж өгч байгаа. Тэгэхээр Иесусийн дагалдагч гэж хэлэгдэж, түүний сайн мэдээ үгийг сонсож, итгэлээр өсөж төлөвшөж, тэ? Хэдийнэ Бурхны хүүхдүүд гэж хэлэгдсэн л бол яах вэ хтүсэ? Одоо талархсан сэтгэлээр Христийн адил бие бинийгээ хайрлаж амьдрахад бас яах вэ? Өөрсдийгөө зориулах хэрэгтэй болж байгаа.
Өөрсдийгөө зориулах хэрэгтэй. Түүнээс биш нэгүсэл одоо хуйлмал хамаагүй. Одоо ямар миний үйлдэл хамаагүй. Нэг талаараа зүгээр энгийн. Яаж амьдрах нь ерөөсөө хамаагүй. Би зүгээр бурхны хүн гэж хэлнэ гэдэг бол бас л дотоод үлэм үзвэл. Тэгээ 15 дугаар ишлээс цааш харах юм бол нэг өөр зүйлийн тухай яриад байгаа юм шиг харагддаг. Хорвоо хийгээд хорвоогийн юмсад бүү дурлаа гэдэг. Тэгээ би бинийгээ хайрлахад энэ хорвоо морвоо ер нь ямар хамаатай юм бэ гэх тээ. Нүдний хүсэлт ачаал мачаал ер нь ямар хамаатай юм бэ. Анх нэг удаа уншингууд тэгж бодогдчих. Тэгээ болоо яг тэгээ ном ингээс тайлбар номнуудыг ингээл уншаа судлаад угаасаа хамаатай байгаа байхгүй. Юугаар хамаатай юм байх тусаа гэж. Христийн бодол санаа, Христийн туйлын хүслийг ойлгоогүй хүмүүс дотор байдаг зүйл нь юу юм бэ гэсэн чинь хорвоогийн зүйлсэд дурлах гинэ. Хорвоогийн зүйлсэд дурлах. Яагаад? Яагаад гэвэл Христийн туйлын зорилго юу байсан юм? Хорвоог хайрлах явдал байсан юм уу? Үгүй. Христийн туйлын зорилго бол нүгэлтэй хүмүүсийг уучлаад яг мөнх амийг өгөх явдал байсан юм а гэж. Тэгэхээр Христийн дагалдагч гэж хэлээд түүнийг мэдсэн, таньсан, ойлгосон, ухаарсан гэж хэлж байгаа хүмүүсээс юу гарах вэ гэхээр Христийн доторх бодол санаа л гарна. Буюу хөршөө өөрийн адил хайрлах, нүгэлт хүмүүсийг хүлээж авч тэврэх, бие бинийгээ инэрх хайрлах энэ зүйл л гарна. Хэрвээ энэ зүйлийг ойлгоогүй бол Христийг таньж мэдээгүй бол таны дотор юу байгаа вэ гэвэл эд баялагын шонол магадгүй, тэ? Нүдний хүсэл тачаал, махбодын хүсэл тачаал, энэ ертөнцийн зүйлсийг л олж авахын төлөө тэр их хүсэл тэмүүлэл таны дотор байхаас өөр сонголтгүй болчих. Тэгэхээр бид нар бас дахиад ингээ өөрсдийгөө нэгтлэх хэрэгтэй болж штэ. Надад яг Бурхны хүсэл байна уу? Надад яг Иесуст байсан шиг тэр хараа зориг хүсэл тэмүүлэл байна уу? Эсвэл хорвоогийн юмсад би татагдчих амьдарч байна уу юу гэж бодох хэрэгтэй болж. Тэгээ Иохны хувьд уншигчтай хэлсэн. Та нар аль хэдийнэ мэдсэн, аль хэдийнэ уучлагдсан, аль хэдийнэ Христийг таньсан штэ. Түүнчлэн манай баярын мэдээж чуулганых нь бүгдээ л уучлалыг хүлээж авсан хүмүүс. Бүгдээ Есүсийн тухай сайн мэдээг ойлгосон, мэдсэн ийм хүмүүс. Тийм учраас Есүстэй адил бие бинийгээ хайрладаг, дайснаа хайрладаг, хөршөө өөрийн адил хайрладаг, тийм хүмүүс байцгаая гэж урамшуулмаар. Тэгээ хамгийн сүүл би нэг ишлэлийг та нарт уншиж Матай номын 22-ын 37-оос 39 дугаар ишлэлээр ингэж хэлсэн. Чи бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрл. Энэ бол агуун бөгөөд анхны тушаал мөн. Удаахан чи хөршөө өөрийн адил хайрл гэсэнтэй адил юм а гэж. Тэгээ энэ хоёр бол бүх нөгөө хуучин гэрээнд өгөгдсөн 10 хуулийг бүгд нь базж байгаа шүү дээ. Бүгдийг базж байгаа. Нэгдүгээр бурхан эзнээ хайрл. Яагаад гэвэл тэр таныг нүгэлтэй байхад хайрлсан учраас, аварсан учраас бурхан эзнээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлах хэрэгтэй. Хоёрдугаарт нүгэлт намайг бурхан хайрлсан байхад бид яг хөршөө бас тэнхүү хайрлахаар дуудагдсан ийм хүмүүс байна гэж. Ийм л хүмүүс. Тэгээд хамгийн сүүлд хэлсэн тийм харин хорвоо хийгээд түүний хүсэл тачаал өнгөрнө. Харин бурхны хүслийг үйлдэгч нь мөнхөд оршmoo гэсэн байна. Амен. Эзний өмнө очиод хамтдаа залбирцгаая. Иохны бидэнд сануулсанчлан бид бас яг нүгэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрөөд гимшил зохистой үр жимс гаргадаг, дахиад алдахгүй төлөө урагшаа тэмүүлдэг те. Христтэй адил болж өсөхийн төлөө тийм хүмүүс байцгаая. Тэгээ бас эзний зүрх сэтгэлээрээ хайрладаг хүмүүс байцгаая. Мөн түнчлэн Христийн бидэнд даалгасан тушаал болох бие бинийгээ хайрлах гэдгийг хэрэгжүүлдэг, олон талаар хэрэгжүүлдэг тийм хүмүүс байцгаахын төлөө эзэнд өөрсдийгөө даатхан залбирая. Хайртай эзэн бурхан минь бид таны өмнө хамтдаа ирэн залбирч байна. Эзэн та биднийг нүгэлтнүүд байхад таныг таньж мэдээгүй, таны тухай сайн мэдээг сонсоогүй, та ямар гайхалтай бурхан бэ гэдэг тухайч бодоогүй явахад минь та эзэн дуудаж сайн мэдээг сонсгож Христээр дамжуулан биднийг мөнхийн амьтаа болгохын төлөө хайрлсан гэдгийг та бас ойлгуулсан учраас талархаж байна. Эзэн бурхан минь тэгээ бид нэр өдөр бүр яг энэ зүйлийг бас яг бодож таны өмнө бас гимшилтэй байж Христтэй адил болж өссөөр байхад эзэн та хүчийг та бидэнд өгөрөө гэж гуйж байна. Хүсэл тэмүүллийг та бидэнд байлгаж өгөрөө гэж гуйж байна. Тэгээ бид бас яг хайрлагдсан учраас, уучлагдсан учраас бид нар бас бие бинийгээ хайрладаг, уучилдаг, нэгүсдэг. Тэгээ бие бинийгээ хайрлах болоод хөршөө хайрлахын хайрыг бид нар маш олон янзаар хэрэгжүүлэх тэр боломжуудыг та бидэнд бас харуулж, мэдүүлж
үйлдэхэд, хэрэгжүүлэхэд ертөнцид бас яг энэ зүйлийг хайрыг харуулдаг байхад эзэн та туслаж өгөрөө гэж гуйж байна эзэн бурхан минь. Тэгээд бид нэр өөрсдийнхөө итгэлийн амьдралыг танд даатгаж байна. Бас эргэн тойронд байгаа ах дүүсийнхээ итгэлийн амьдралыг бас танд өргөж байна. Эзэн минь та биднийг сайнаар өрөөж өдөртөн чиглүүлж өгөрөө. Тэгээд бүх алдар магтаал нь танд байг. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирч байна.